Бай. Үрээр түмэн unboxing хийцгээе. За. Би нэг захиалаад 10 хонсон баа. 10 хоногийн дараа. Үрээд ирчихин. Ер нь бол ерөөсө хувцас захиалаагүй. Дандаа нэг юм кейс мэт захиалсан. Би бараа нь утас тогтоож авсан. Тэгээд угаасаа шинээр бичгээ одоо ингэж хийж байгаа болохоор өмнөх тогтоож хайсан. Тэгсэн миний босон амар жижиг юм байна. Энэ сайн тогтоож байгаа. Хоёрын минь хооронд нь холбол юм шиг байна. Ингээд би нэг юм жижигэн гэж бодоогүй шүү дээ. Тийм ингээд амар юм суугам шиг байна. Тэгээ ер нь бол юм жоохон фейлдэх шиг боллоо. Дараагийнх нь юу вэ? Би уг нь 17-д кейс авсан бохгүй юу? Тэгсэн чинь нэг iPhone 17 Pro Max 17-д ингээд кейс авсан тийм. Ийм камертай үрдэрсэн. Би уг нь энэ авсан бохгүй юу? No. Би уг нь энэ кейснүүд аюу хүчээсэн байхгүй аюу гоё кейснүүд ирэх байх гэж бодоод. Тэгээд ингээд хинч чи голомт iPhone 8 байх юм болов уу? Үн 8 хөрөнгөтэй юм гэхдээ. Эхнийх нь хэллээ. За энэ болохоор энэ хөрөгчн дээр хөрөгчний нөгөө соронзон алтан жижигхэн цэцэгтэй. За эхнийх нь бол үнэхээр одоо хоёр дахь нь үнэхээр фейлтэй. Ийм цэцэгтэй. Тэгээд хөрөгчн дээрээ соронзтой юм гэдэг юм наал. Тэгээд зураг мураг ингээд дараад соронзлоод маачна. Дараагийнх нь болохоор энэс нөгөө утасныхаа энэ дээр ингээд юм стикер авсан наадаг. За энэ бол яах вэ хөөх юм бэ? Энэ бол бас би нэг аюул хүлээсэн. Энэ 3 төрлийн сан байгаа. Дөрөв юм байна. Үсээ нөгөө нэг манайхан бид нар одоо байнгын ингэ бодог штэ. Тэгээд би ер нь л ингэ бүр амар гоё өөсөөгөө боё гэж бодоод тийм сойдхон сам аваад тийм болохоор юм жижигхэн гээд одоо ингэж. Тэгээ энэ бас илүү харсан өснүүд ингэ. Зүрээр нь ингэж олж авдаг. Нэг сам байна. Дахиад нэг юм сойдхон сам байна. Тэгээд ийм бас сам байна. За энэ дөрв бол үнэхээр таалагдчих байна. Дараагийнх нь та нар энийг юу гэж бодож байна? Яагаад тийм амар фэйдэд на энэ удаагийн энэ үн юм гоё хэлэг гэдэгтэй юм албас сэрээ нөхгүй юу? Тэгээд удахгүй ингээд бид нар ногоонд явах болохоор тэг ингээд албас сэрээ гээр одоо ингээд хоолоо ингээд өөрөө хувийн албас сэрээгээр хоолоо идэв гэж би бодож захиалсан. Энэ бол яахтай байдаг л албах сэрээ тавхан. Тэгээд энэ дээрээ хөөлөө гэдэгтэй. Тэгээд энэ бол уус надад амар хэрэгтэй. Нөгөө хичээл болохоор би амар Hello Kitty-тэй бас нэг юм хоолыг авсан байхгүй юу? Тэгээд тэрэн дээрээ энийг аваад тэгээд гэрээс хоол хийж авч явъя гэж бодоод байгаа. Энэ юу юм бэ? Би миг захиалсан. Энэ Type-C оролцтой миг. Тэг үс хямдхан байсан мó. Энийг ажиллаж болох нь үгүй. Дүүр байдаг л миг. За дараагийнх нь кейс байна. Йоо, шүүдээ яаж энэ кейс нь юу ирсэн байна? 17. Бас бүгд адилхан байхад гэж амар яагаадсан. Энэ болохоор юм хөрхөн силикон биш зүгээр юм энгийн мөртлөө ийм шар однодтай. Холбор шар. Энийг бүгдээрээ хийж үзье. Гэтэ материал нь уус амар муу юм шиг байна уу? Амар хөрх харагдчих. Бас юм цолгоо кейс байна. Энэ гэхдээ юм гоё саатай. Гойгод. Зүр энгийн биш зүгээр саатайг авсан. Энийг хийж үзье. Наныг хавцсан дээр л хийгдэн. Миний утас бичлэг хийж болохоо. Энэ хөрх юм бэ те? Саатай. За
За дараагийнх нь энэ кейс байна. Энэ амар гоё. Гэхдээ энэ материал нь бүр амар суу юм байна. Тэ тэхэл ах та. За энэ сэлбэр өнгөнөр аягүй зүрх харагдсан юм. Энэ бас гоё юм боломжтой. За энэ манай агаарын кейс. Агаад загсан. Ийм кейс байна. Дараахан нэг энэ нөгөө нэг батганы наалт хар өнгөтэй. Тэгээ би нэг аягүй олон ширхэг байх байх гэж бодсон чинь зүгээр л нэг юм хуудсан байна. Энэ дахиад жоохон фейлдсэн юм болчлоо. Дараагийнх нь oh my god no. Үгүй. Би одоо нөгөө нэг хичээлд орох гэдэг юм гоё хар авчаар хайгаад болохгүй. Тэгээд гисэн чинь зурган дээр амар гоё том харагдчихсан. Тэг авсан чинь хараа. Энэ одоо юу юм бэ? Үгүй. Чөтө юунд ч хүрхгүй юм би нэг амар том юм бах гэж бодоодсон байхгүй. Яа, үгүй. Миний энэ удаагийн захиалга үнэхээр биелдчихлээ. Яана. Тэг үгүй 16 ширхэг гэж бодоод би авсанхгүй тэгсэн чинь ийм жижиг гэн за. My god. Би ер нь ингээд бүх захиалгууд нэр бараг дийлчихсэн болоо. За энэ хамгийн сүүлийнх нь. Бас кейс байна. Яа. Тахилээсээ. Кейс биш. Уучлаарай. Энэ нөгөө шилэн алт гэсэн. Хоёр ширхэг. Тэгээд хажуудлаас харагддаг. За энэ бол яг гайгүй ирсэн юм шиг байна. Тэгээ ингээд миний захиалга дууссан. Гэтэ одоо миний хамгийн сэтгэл дундуур байгаа юм уу гэх юм бол одоо энэ байна, энэ хавчаар байна. Ийм жижиг хавчаар гэж юу байсан би үнэ арай том болж өгч үзсэн нөгөө нэг юм том ингээд нөгөө нэг арцаас үснүүд ингээд дараад тэгчдэг гэдгсэн чинь ийм. Энэ үнэхээр сэтгэл ханган бус байна. Тэгээ энэ ч гэсэн би нэг ийм хэтгэн ширхтэй гэж юусоо бодоагүй. Тэгсэн чинь ингээд ганцхан удаа ирсэн байна. Зүгээр л энэ бүр ингээд зүгээр бүтэн фейл явуулчихлаа. Би энэс хизээч юм гэж бодоагүй ийм жижигэн тэгээ ийм сонин ийм уян гэж бодоагүй заяа. Амар зурган дээр амар том харагдсан байхгүй тэгсэн чи хардаа. Энд одоо баг унах юм шүү дээ. Гэтэ яг нэг ингэж мингээд нэг ингэж салж малт гэл юм шиг байна. Энэ бас жоохон фейлний хал болчлоо. Тэгвэл миний энэ халбах сэрийн ком энэ бүр ингэж хугарсан байвал яг юм. За ер нь бол энэ удаагийн миний Тэмүү unboxing нэг иймэрхүү байла. Тэгээс яг сайн харж авахгүй бол өмнө яг ингэж юуг нь битсэн да. Яг ямар утсан дээр тохирох вэ гэдгийг ингэ битсэн. Тэгээ энэ хавчаарыг ч гэсэн том байна л гэж бодсон. Тэгсэн чи юм болчлоо. Манайхан битгий одоо сайн харж авахгүй бол нациг одоо ингэ скамд болох юм биш шүү. Тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ сайн харж аваарай. Энэ гэдэг үг нь миний эхний захиалга биш байхгүй юу? Би өмнө нэг 2-3 удаа хурцмар захиалсан. Тэгэхэд үг нь гайгүй ирсэн. Энэ удаа бүр тэг би яаж яах аюу хүлээсэн кейснүүд ямар их бол гээд. За нэг иймэрхүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.